Өдөрч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг амрын гэрийн нэвтрүүлгийн ээлж ичийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ бол Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Цагдаагийн Ахмад Арсланбаатарын отхон жаргал. Урдах ажилдаа төвлөрөөд өнөөдөр ямар чухал өдөр болохыг санах сөхөөчгүй сууж байж мэднэ. Хэргийн сэжүүрийг гарамгай хөөж цуцалтгүй мөрдөж илрүүлдэг нэр ишсэн мөрдөгч. Унган багын минь анд. Харин энэ бол миний найз Алга. Яаж вэ? Манай хоёр цагтаа амжиж ирэх байгаа. Үгүй бол сүйт бүсгүй маань намайг яаж ч мэднэ. Хайр тимийн найзууд ирж гисэн байхад миний гурван гэрчийн хоёр нь алга. Ямка маань л уур амьсгалыг гартаа авч бүсгүйчүүдийг инээмсэглүүлж байна. Амьдралын минь хамгийн дотн андууд бүрэн бүр түнээрээ цуглалаа. Сүйт харахгүй миний гэрчүүд зураг авалтанд билээн хайртай. Ямагт үнний талд бат зогсдог миний найз Цагдаа. Цагдаагийн байгууллага нь хуулиар хариалуулсан захиргааны хяналт түнд багтах чигүүр бүхий зөвшөөрлийн системийг боловсронгуй болгох, байгууллага аж ахуйн нэг жирэгдэд үзүүлэх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж үйл ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв байгуулагдсан бөгөөд 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв нэртэйгээр шинжилэн зохион байгуулагдаж, иргэн аж ахуйн нэгж байгууллага олон нийтэд нээлттэй ил тод хүртээмжтэй ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэн ажиллаж байна. За Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв нь Цагдаагийн албаны тухай хууль заасан захиргааны нээлт тавих чиг үүргийн хүрээнд тесрэг дэлбэрэх бужис тэслэгээний хэрэгсэл тээвэрлэх автомашинд зөвшөөрөл олгож, за тээвэрлэлтийн үед хяналт тавих. За галт зэвсэг худалдаа авч байгаа иргэд болон улсын хилээр нэвтрүүлэх үед зөвшөөрөл олгож, за жил болгон бүртгэлжүүлэн тооллого хийж, за хуулийн дагуу хураагдсан болон зөрчилтэй галт зэвсгийг устгал оруулах ажлыг зохион байгуулах. За мөн тусгай зориултын тээвэр хэрэглэлд тусгай дуут гэрэл тохио хэрэглэх зөвшөөрөл олгох. За шинээр жолооч болж байгаа болон ангил ахиулж байгаа иргэдээс жолооны шалгалт авч үнэлэх олгох. Нийтийн эв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд гэрэл харуул хамгаалалт эрхлэх аж ахуйн нэгдэж зөвшөөрөл олгож, гэрэл харуул хамгаалтын тухай хууль заасан хэрэгжилтийг хангах үндсэн 5 чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв нь жолооч бэлтгэдэг байгууллагын түүхэн замналтай салшгүй холбоотой. Тийм ч учраас тус төв нь жилд дунджаар 70,000 орчим шинэ жолооч нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгодог. Энэ оны 1-р улирлын байдлаар гэхэд 18,079 шинэ жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгож, 7,915 жолоочийн ангиллалыг ахиулан 21,383 жолоочид нүхэн олголт хийж, 854 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээж, 5,064 иргэний жолооны лавлгаа гаргасан бол 13,624 жолооч эрхээ хасуулсан байна. Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхийг замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн шаардлагад нийцүүлэн хууль зүйн дотоод хэргийн сайдын 2018 оны тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулан баталж 2019 оноос шин загвараар үнэмлэхийг хэвлэж эхэлсэн. Ингэснээр жолоочийн үнэмлэх нь харагдах байдлаараа болон үнэмлэх эзэмшигчийн гарын үсэг QR кодтай хэвлэгдэж байгаагаараа өмнөх загвараас ялгаатай юм. Тус төв нь нийслэлийн 6 дүүргийн авч сургууль курсуудын төгсөгчдөөс тээврийн хэрэгслийг эрх олгох жолоодлогын шалгалт болон онлайн шалгалтыг бол зохион байгуулж байна. Улсын хэмжээний 21 аймгийн авч сургуулиудын шалгалтыг бол удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. За тус төв нь 2020 оноос цагдаагийн байгууллагын хүрээнд цагдаагийн байгууллагаас төвшүүлсэн төвчлөлт техник технологиг ашиглах, үйл ажиллагаанд ашиглах зорилтын хүрээнд
замын хөдөлгөөний жолоодлогын болон онлайн шалгалтанд одоо хяналтын камерыг ашиглаж бид нэр үйл ажиллагаанд ашиглаж албаагчдын эрх ашигыг бас хамгаалж байна. За үүнд бол онлайн шалгалт, замын хөдөлгөөний дөрмийн шалгалтыг авахдаа компьютер болгон дээр веб камерыг байрлуулан тухайн суралцагч иргэний шалгалтын процессыг хянаж одоо цахим санг үүсгэн ажиллаж байгаа. Мөн жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл дотор болон гадны бичлэгийг хянах одоо хяналтын камерыг байрлуулан одоо 10 минутын хугацаанд өгч шалгалтыг хянаж гэж ажиллаж байна. Тус төвн галт зэвсэг, сум галт зэвсэгтэй адилдах хэрэгслийг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл олгох, нэг бүрийн тусгай хэрэгсэл худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл олгох, тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, тесэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох, овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих зөвшөөрөл олгохоос гадна бусад холбогдох журам стандартын хэрэгжилтийг хангуулж хяналт тавин ажиллаж байна. Иргэний болон харуул хамгаалтын зорилттой галт зэвсгийг худалдан авахд худалдааны төвөөс галт зэвсэг худалдаж авах зөвшөөрөл олгодог байгаа. Мөн гадаад орноос галт зэвсэг худалдаж авах, Монгол улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, урлагийн тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх, буцаанд оруулахад зөвшөөрөл олгодог байгаа. Иргэн галт зэвсэг худалдаж авах өмчлөгийг шилжүүлэхэд бол дараахан материалуудыг ерөнхийдөө бүрдүүлж байгаа. Иргэний өмнөхний хуулбар, орчин зугаан аягийн тодорхойлолт, эрүүл мэндийн хуудас, галт зэвсгийн сургалтанд хамрагдсан гэрчлэгээний хуулбар. Тэгээд тухайн иргэн бол галт зэвсэг худалдаж авах зөвшөөрлөө бол бүртгэл нийтийн төвд хандж шилжүүлэх хийлгдэг байгаа. За иргэн галт зэвсэг худалдаж авах, шилжүүлэх, өмчлөх тэй холбогдуулаад иргэн цагдаа дотоодын зэргийн сургалтын нэгдсэн төвд 3 хоногийн сургалтанд хамрагдаад галт зэвсгийн эзэмших сургалтын гэрчлэгээ авсан үндсэн дээр Монгол улсын иргэн 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан иргэнд бол галт зэвсэг худалдаж авах зөвшөөрөл олгодог байгаа. Галт зэвсэг нь иргэний харуул хамгаалтын хууль сахиулах албаны байлдааны гэсэн төрөлтэй байдаг. Иргэний зориулттай галт зэвсэгт ан агнах, буудлагын спорт сургалтаар хичээллэх, үзмэр цуглуулахын зорилгоор Монгол улсын иргэний өмчилж эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулттай галт зэвсэг гэнэ. 21 нас хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол улсын иргэн иргэний зориулттай галт зэвсэг өмчилж болох юм а. Манай төвн эдгээр зөвшөөрлүүдийг олгохоос гадна гэмт хэрэг зөрчил үлдэж хураагдсан галт зэвсэг болон иргэдийн өөрийн хүсэлтээр устгалд оруулах галт зэвсгийг жил болгон устгалд оруулах, иргэдийн гар дээр эзэмшиж байгаа галт зэвсгийг тооллого хийж, хадгалт хамгаалтанд хяналт тавих зэрэг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв нь үйл ажиллагаагаа сайжруулж иргэдэд ил тод хүртээмжтэй ажиллахыг зорин дэвшилтэд техник технологийн ашиглалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээр хүлчилгээг иргэд авахдаа нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэхээс гадна төрийн үйлчилгээний E-Mongolia цахим систем болон төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой юм а. Амрын гэрээ үзэгчдээ ярилцах цаг болонгийн энэ удаагийн дугаард Тээврийн цагдаагийн албаны орон нутгийн замын хяналтын элцийн ахлах зохицуулагч цагдаагийн хуршууч Ган Зориг орон нутгийн замд үлдэгдэж буй гэмт хэрэг ослын талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Уран талааны цаг эхлэнтэй холбогдуулан иргэд маань хөдөө орон нутгийг их зорж байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн замд гарч буй осол аваар нөхцөлөдийн талаар мэдээлэл хэлье. За энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 10,129 зам тэр осол бүртгэж үүнээс нийслэл маань 8,796 буюу 82.8% нь орон нутгийн замд 1,333 буюу 13.2% бүртгэгдсэн байна. Дээрх ослын улмаас улсын хэмжээнд 195 хүн амьнасаа алдаж 170 хүн эрүүл мэндээр хөнгөлт хэлбэрээр гэмтсэн тоо мэддэг. Үүнээс нийтдээ орон нутгийн замд үлдэгдсэн 1,333 ослын улмаас 157 хүн амьнасаа алдаж 416 хүн хөнгөлт хэлбэрээр гэмтсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ослын улмаас амьнасаа алдсан тохиолдол 69 буюу 78.4%-аар өссөн. Гэмтсэн хүн маань
125 буюу 43% тус өссөн тоо үзүүлэлттэй байна. Өссөн тоо үзүүлэлттэй байна. Тийм. Тэгээ үүнээс одоо яг орон нутгийн замд үйлдэж байгаа гэмтрэг ослын улмаас мотоциклтэй холбоотой ослын улмаас 40 хүн амнасаа алдаж 63 хүн эрүүл мэндээр хохирдсон байна. Хүүхэд холбогдсон ослын улмаас нийтдээ улсын хэмжээнд 25 хүүхэд замтэр ослын улмаас амнасаа алдсан бол орон нутагт 23 хүүхэд амнасаа алдсан баг жишээ нь. Ийм харамсалтай тоо мэдээд тоо зүйлүүд гарсан байна. Тэгэхээр орон нутгийн замд гарч байгаа энэ гэмтгэрэг хослын гаралт буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу юм бэ? Нийтдээ орон нутгийн замд үйлдэгдсэн ослын маань 98% нь буюу дийлэх хувь нь жолоочийн буруутай байдлаас үлдсэн 2% нь явган зорчигчийн байдаг юм уу эсвэл замын нөхцөл байдлаас шалтгаалсан ослыг эзэлж байгаа. Тэгээд жолоочийн буруутай байдлаас шалтгаалсан ослын маань одоо яг орон нутгийн замд дийлэх хувь нь эзэлж байгаа нь согтуугаар тээврээр өсөж жолоодж байгаа осол нь байна. Анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлж байна. Хүүхдийг буруу тээвэрлж байна. Мэдээж 10 хүртэлх насны хүүхдийг заавалчгүй хамгаалтын суудалтай тээвэрлэх үүрэгтэй жолооч байна. Тэгээ хамгаалах бүснийг хэрэглээ хангалтгүй байна орон нутгийн замд. Тэгээ нөгөө найз нөхдөөрөө даруйж яваад хурд хэтрүүлэх. Тэгээ нөгөө замынхаа нөхцөл байдалд хурдаа зөв сонгож явахгүйгаас болж ослыг аваарах гарч байна. Мэдээж энэ аял цугаалгын цагаар иргэд маань орон нутагт зорж байгаа өмнө байнга явдггүй зам. Тэгэхээр хурдаа яг тогтоосон замынхаа нөхцөл байдал тохируулж явахгүй болох тэр нөгөө иргэд тойроо замын эвдрэл гэдэг байдлыг чинь нөгөө жолооч нар маань өөрснөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр маш анхаарал болгоомжтой зам хөдөлгөөнд оролцох бол дийлэх шалтгаан нэвзлээд дээрх шалтгаанууд байна. Малчин иргэд маань бас малдаа явахтаа ч юм уу тий мотоциклтэй малдаа явж байна. Мөн насан туршийн хүүхдүүдийг мотоцикл унуулж тээврийн бүрэн бус байдлаар ингэж ашигласнаас бас осол аваад бас нилээдгүй гарч байгаа. Бас энэ талаар бас малчин иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгвөл. Одоо ер нь манайхан арай амар хэлбэр аргыг хаагаад ингээ мотоциклтэй зам хөдөлгөөнд оролцуулаад одоо дөрөв төрж байгаа хүүхэд хүн болгоноор ингээ мотоцикл бариулдаг эрэгтэй эмэгтэйгөө бүгд ингээ мотоциклыг маш буруу хэрэглэж. Энэ мотоцикл маань одоо яг хөдөө замд зориулагдаагүй хатуу учиртай авцам дээр зориулагдсан ийм мотоцикл байгаа. Тэгэхээр манайхан маань амар хэлбэр арга хаагаад ингээ мотоциклыг буруу хэрэглээд энээс шалтгаалсан согтуугаар мотоциклыг жолоодж байна. Одоо яг энэ тээврийн хэрэгсэл гэдэг үүднээс нь харахгүйгээр л мотоциклыг ингээ буруу хэрэглэнээс болоод бас ослын маань дийлэх шалтгаан болоод байгаа. Осол төрт мотоцикл унжаад осол төртөж гэмтсэн хүүхдүүдийн одоо иргэдийн дийлэн хувь нь бас хамгаалах малгайг буруу хэрэгэлсэн яг зориултын бас зүгээр малгайг хэрэглэнээс ч юм үүдсэн юм тохиолдод бас гарсан байна. Тий, ер нь манайхаас гаргасан судалгаа гэдэг юм л да. Сүүлийн 5 жилийн байдлаар 438 хүн мотоциклоос болоод амнаас алдсан. Тэрний маань дийлэх хөв буюу 80 орчим хүн яг нөгөө тархиндаа суурьсны гэмтэл аваад нас орсон гэсэн тоо баримт байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамгаалтын малгай өмсөөгүй хөдөлгөөнд оролцсноос одоо хамгаалтын малгай өмссөн бол тэр 80% нь буюу 370-аад орчим хүн амнаас алдахгүй байх ч юм уу. Эсвэл нэг гэмтээд өнгөрөх ч юм уу тийм тохиолдол бас байх боломжтой байсан. Тэгэхээр энэ хамгаалах малгайны ач холбогдлыг бас энэ дээрээс харж болох юм тоо баримтаас. Тэгэхээр ер нь орон нутгийн замд гарч буй эндгээр осол гэмтгэрэг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ер нь цагдаагийн байгууллага яг ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Өмнө нь бол яг хуу ирээдүгөө хамгаалъя яарад яг хуу гэд аянуудыг ер нь үе шатгаар зохион байгуулжсэн. Яг энэ орон нутгийн замд зориулсан ийм ямар аян арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? 17 оноос орон нутгийн зам хөдөлгөөний соёл гээд манай цагдаагийн байгууллагаас бүх нөгөө төрийн байгууллага хууль зүйн амныхаа дэмжлэгтэйгээр ингээд энийг зохион байгуулад ирсэн. Олон жил болгоод. Тэгээд энэний үр дүнд бас 2019-2021 онуудад замтэр ослоос үүдэлтэй хүний нас баралт гэмтсэн хүний тоо маань тодорхой хэмжээгээр буураад явж байсан. Энэ онд бас жил болгоны 6 сарын 15-наас 9 сарын 15-ны хооронд зохион байгуулдаг. Тэгээд энэ онд бас хөдөлгөөний соёл 2022 нэртэйгээр энэ 6 сарын 15-наас эхлүүлэхээр ингээд яг бэлтгэл ажлыг хангаад ингээд ажиллаж байгаа. Ер нь яг орон нутгийн замд үйлдэж байгаа гэмтэрэг ослыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас манай
тээврийн цагдаагийн албаны санаачлаад цагийн менежментээр одоо бусад замын цагдаагийн дан хүчээр яг энэ хөдөлгөөний аюул байдлыг хангах чиглэлээр яг бүрэн хяналтанд авч чадахгүй байгаа учраас аймаг орон нутгийн сумын хэсгийн төлөөлөх цагдаа нарыг нэг цагийн менежментийн хуваарьд оруулаад тэгээд сумынхаа хариуцсан нутаг дэвширийнхаа харалдаа хатуурчлалтай авч зам дээр тодорхой цагт ингээд хяналт тавих чиглэлээр бас зохион байгуулсан. Тэрний үр дүнд өнгөрсөн онд бас тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч гэмтрэг ослоос нь үүдэлтэй насваралт гэмтэл маань буурсан гэж байна. Тэгэхээр иргэд маань ер нь орон нутгийн замд өөрсдийн аюул байдлаа хэрхэн хангаж явах талаар бас зөвлөгөө урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх өгөхгүй юу? Одоо яг түрүүнд би өмнө хэлсэн урьдчилан сэрэг яг өрн 7 цаг болоод иргэд маань тэгээд нөгөө 2 жил ковид цар тахал хуулиараа гээд ингээд нэлээд хоригдсон. Тэгээ энэ жил ингээд одоо яг эхний 5 сарын байдлаар орон нутгийг чиглэж байгаа хөдөлгөөн маань нэлээд нэмэгдэж байна. Одоо яг гэд 6 сар гарчлаа хүүхдүүдийн хичээл сургууль амарчлаа шүү дээ. Тэгэхээр яг орон нутгийг зорьсон иргэдийн хөдөлгөөн нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр иргэдтэй анхааруулж хэлэхэд мэдээж байнга явдгуу замаар явах гэж байгаа учраас нөгөө тэр замын онцлог иргэд тойроо нөгөө эвдрэл гэмтлээс шалтгаалаад тэднээс мэдэхгүй учраас яг л зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй явах ёстой. Дээрээс нь хурд хэтрүүл юу яахгүй байх, согтуугаар тээврээс жолоодохгүй байх. Нөгөө бага насны хүүхдийг заавалч зориултын суулгаж явах. Тэгээд бас одоо нөгөө иргэд маань бас нэг анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалаад хөдөлгөөн эхлэхдээ нөгөө бас бага насны хүүхэд автомашинтай харагдах тохиолдол одоо энэ онцоор 3 бүрдэлтэй 3 хүүхэд амьдаас алдсан тохиолдол бүрдэгдсэн байхгүй. Гэхдээ тэрэн дээр бас анхаарал болгоомжтой хөдөлгөөн эхлэхдээ мэдээд зам орчны байдлыг биеэрээ шалгаад хөдөлгөөний эхлэх. Ийм зүйлүүдийг бас ард иргэдтэй сэрэмжлүүлж хэлээ дээ. Ярилцсанд баярлалаа. Цагдаа дотоодын цэргийн алба хаагч ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаа дотоодын цэргийн алба хаагч ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, түүнийг арилгахад анхаарах асуудал сэдв тэлтгэлийн анх дугаар уралдааныг цагдаа ерөнхий газрын хуулийн хэлцээс амжилттай зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. За юун түрүүнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын анги албаагч одоо анги байгууллагын албаагчдын одоо санаа бодол за тэгээд дээрэс нь одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлыг одоо дэмжих зорилгоор цагдаагийн ерхий газар болон дотоод хэргийн их сургуулийн хамтарсан одоо уг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нийт баг хамт олонд талархлаа илэрхийлье. За миний хувьд бол энэ удаагийн илтгэлийн уралдаанд бол цагдаа дотоодын цэргийн анги албаагчд одоо анги байгууллагын албаагчдын ажлын гүйцэтгэлийг одоо урамшуулж буй нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ гэсэн сэдвэр бол одоо илтгэлээ хэлцүүлээд одоо амжилттай оролцож тэргүүн барьжсан байгаа. За энэхүү илтгэлийн тэмцээнд болохоор би цагдаагийн албаагч ярих баталгаа ба түүнийг шийдвэрлэх зарим асуудал сэдвээр илтгэл өчлөө. Тэгээд илтгэлийн минь гол санаа юу байсан бэхээр цагдаагийн албаагчийн ажлын цаг мэдээж ямар нэгэн төрлийн ажил гүйцэтгэж байгаа хүн бол 8 цаг ажил хийгээд хөдөлмөрийн хуулиараа 8 цаг амрах 8 цагийг гэр бүлтэйгээ өнгөрөх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, аж ахуйн цаг зөв болсон өнгөрүүлэх, сурч боловсрох тиймэрхүү цагийг олгож өгөх тийм боломж болцоо байгаа гэсэн талаас илтгэл өчж оролцлоо. Энэхүү илтгэлийн уралдаанд алба хаагчийн эрхийг хамгаалах чиглэлээр удирдах ажилтны манлайлал, алба хаагчийн баталгаа, цагдаагийн алба хаагчийн ажлын гүйцэтгэлийг урамшуулж буй нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цагдаагийн алба хаагчийн баталгаа түүний хэрэгжилтийг хангах зарим асуудал зэрэг алба хаагчид өөрсдөө тулгамдж байна гэж үзсэн сэдвээрээ илтгэл танилцуулсан юм а. Цагдаагийн ерхий газрын дарга болон дотоод хэргийн их сургуулийн захирлын баталсан удирдамжийн дагуу цагдаагийн ерхий газрын хуулийн хэлцээс нийт цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагч нар дунд анх удаага цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлсээ түүнийг шийдвэрлэх арга зам сэдвт илтгэлийн уралдааныг анх дугаар уралдааныг зохион байгууллаа. За энэ анх дугаар уралдаан нь бол 2 үе шаттай зохион байгуулагдлаа. Эхний үе шатанд 40 гаруй илтгэл ирснээс их засгийн их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирал доктор Наранбаатар, дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал доктор Дид профессор цагдаагийн дэд дурандаа Гантлага, за хуулийн хэлцээ ахлах мэргэжлийн цагдаагийн дэд дурандаа Наранбаатар миний бие гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй нийт ирсэн илтгэлүүдээс 2 дугаар шатанд 7 илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр
цагдаа дотоодын зэргийн анги байгууллагын алба багш нарт өөрсдөд нь ер нь их ашигт нь ямар сөрөг нөлөөлөл бий болоод байгаа юм бэ? Тэрийг шийдвэрлэх арга замаа өөрөө алба багш нар юу гэж харж байгаа юм бэ гэдэг байдлыг тодруулах зорилгоор энэ хилтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Нийт хилтгэлүүд дундаас тохиолж байгаа шалтгаан нөхцөл болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар одоо цагдаа гэрийн газрын хуулийн хэлтс тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон. Тэгээд түрүүн бас цагдаа гэрийн газрын дэд дарагч гэсэн энэ хурлын үеэр хэлсэн үгэндээ энэ хурал дээр ярилцаж хэлэлцэгдсэн зүйл, дэвшүүлсэн санаа тэр зүйлүүд өөрөө цагдаа гэрийн газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулагдана. Тийм учраас энэ илтгэлийн уралдаанд шийдвэрлэгдсэн энэ дэвшүүлсэн санаанууд энэ өөрөө ингээд ажил хэрэг болоод яваад ойрхон байж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд Тэмцээнийг их засаг их сургууль, дотоод хэргийн их сургууль болон цагдаа ерхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн шүүн явуулсан бөгөөд цагдаа дотоодын цэргийн 30 анги байгууллагын 33 албахаагч илтгэл танилцуулснаас 2 дугаар шатанд 7 албахаагч өрсөлдөж аварга тодруулсан юм а. Тэмцээнд оролцсон нийт албахаагчдаа цаашлах ажил дамжилт хүсье. Цагдаа ерхий газрын хар тамхитай тэмцэх газраас мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр хаан уул сонгой айрхан чингэлтэй дүрэгдэх цагдаа газруудтай хамтран анзаар аянг амжилттай зохион байгууллаа. Цагдаа ерхий газрын хар тамхитай тэмцэх газраас мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэмцэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд анзаараа арга хэмжээг зохион байгуулж байгаа. За хаан уул дүүрэг дээр, сонгой айрхан дүүрэг дээр энэ арга хэмжээ сарын хугацаатай зохион байгуулагдсан. За яг өнөөдөр бол Чингэлтэй дүүргийн хэмжээнд арга хэмжээг сарын хугацаатай зохион байгуулад хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж байна. За энэ арга хэмжээний өрөөнд Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллага, за тусгай чиглэл үүргийн байгууллага, за боловсролын байгууллагууд, за ихтэй сургуулийн оюутан залуучууд, ерөнхий боловсролын сургуулийн одоо ахлах ангийн багш нийгмийн ажиллагаанд зориулсан сургалт мэдээллийн ажлыг бол үе шаттайгаар зохион байгуулсан. За энэ арга хэмжээг бол Чингэлтэй дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зүйл. За Чингэлтэй дүүргийн цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. За цаашдаа бол нийслэлийн 3 дүүрэг, за алсын 3 дүүрэг дээр бол энэ арга хэмжээ үргэлжлээд явна. Аяны хүрээнд дүүргүүд дэх прокурорын газар албахаагчд болон хороодын хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, ахмадын зөвлөл, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилчид, ахлах ангийн сурагчид болон эцэг их асран хамгаалагчдад мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт мэдээлэл орсон юм а. Төрийн орон сууцны корпорацийн нэр барьж хөнгөлтөөнөөр иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрт хамруулна гэж иргэдийг хуурч мэхлэн их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийг цагдаагийн ерхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн албаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэж шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ. 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэдээс төрийн орон сууц корпорацийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залиллаа гэсэн мэдээллийг ирүүлснээр гомдол мэдээлэл давж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2021 оны 3 дугаар сард иргэн СББ нарт холбогдуулан эрэг үргэлжлэж ялагчаар татан нийт 110 гаруй хохирогчтой 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шүүхээр хянан хилцүүлэхээр прокурорын байгууллага шилжүүлээд байна. Энэ залилах гэмтийн хохирогч болоод байгаа иргэд маань болохоор ямар мэдээлэл дээр суурилж хохирогч болоод байна вэ гэхээр төрөл садан найз нөхөд гэр бүлийн хүрээнд хүмүүсээсээ их сурвалжин тодорхойгүй мэдээллийг авч уг мэдээлэлд итгэснээрээ хохирч болоод байна. Цаашид одоо иргэдэд анхааруулахад ийм төрлийн гэмт хэргийн хэрвээ мэдээлэл байдаг бол цагдаагийн байгууллага цаг алдалгүй мэдээлэх. Иргэд та бүхэн үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай заавал холбогдож найдвартай эсхийг шалган залилах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлээрэй. Эр зоригийн үр тарьсан түүхтэй эх орны торгон цэрэг, дотоодын цэрэг, эглгүй гавьяатай Баатар Жанжнаар овгилсан энэ цагийн түүхт анги одонд хороо. Дотоодын цэргийн байгууллагад 2022 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар хугацаа цэргийн албахаар татагдсан ирсэн шин дайчин цэрэг болох Зоригт Баатрын Алтан гац хүүгийн талаар бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авна уу? Сайн байцгаана уу? Намайг Алтан гац гэдэг. Би 19 настай Герман Монголын хамтарсан ашигт малтмлын технологийн дээд сургуульд сурдаг. Надад яг 5 дугаар сарын 4-ний өдөр цэргийн зарлал ирсэн. Яг хичээл дүндүр ирсэн. Цэргийн зарлал ирдэг өдөр би цэрэгт явна гэж тэр өдрөө бол бодоогүй. Би цэрэгт гэхдээ
сургуулаа төгснөхийн дараа явна гэж боддог байсан. Би 1984 онд одоо энэ цэргийн ангид одоогоос 38 жилийн өмнө аль баахаар 18 настай татагдж ирлээ. Тэгээ 3 жил цэргийн алба хаасан. Одоо миний хүү олон жилийн дараа энэ ангид ирсэн. Санамсаргүй бөгөөд маш азтай, сэтгэлд их ойрхон, статаа үйл явцуулаад байж байна. Яг анх ирэхэд цэргийн ангийг жоохон хэцүү гэж бодож байсан. Гэхдээ ирснээс хойш 3-7 хоног болоод цэргийн анги миний бодсоос хамаагүй илүү гэдгийг би тэр дорн ойлгосон. Миний 19 жилийн турш амьдралд минь олдсон маш сайхан боломжийг би алдаагүйдээ маш их баяртай байна. Ер нь бол манай том коучсон цэргийн сургуульд төгссөн. Бид нар бол цэргийн уламжилттай айл. Тийм учраас бол тэрэн дээр бол зочирдоогүй харин ч за бүр залуудаа яваад ирсэн дээрээ тэгээ хуультай номтой юм сайхан албаа агаад ирэх нь зөв гэдэг. Тэгээ би өөрөө алба хаасан учраас хүмүүжлийн ач холбогдолтой гэдгийг маш сайн өөрөө мэдэрдэг учраас ээжэн ч гэсэн за яваад ир. Уг нь манай баг хөөлдөө гисэн ч бид нар яваад иргээд тэгээ явуулах дуртай л явуулсан. Өөрөө ч дуртай явсан. Тэгээ хүний явах ёстой хуультай номтой ажил гэдэг үгээр нь явж. За байлдах шалтгаан үеийн хувьд за цэргийн албанд дотогдож ирээд цэргийн иргэн агаш шатны мэддэг эзэмшилтийн сургалтанд хамрагдаад за онлайн болон энэ дадлага сургалтанд идэвхтэй хамрагдаж байгаа. За байлдагчийн хувьд салаан захирагчтай хийсэн байдаг. Ихтэй сургууль сурж байгаад одоо ингээд шалгалтын хугацаанууд нь болцсон. Тэгээ шалгалт өгөх талаар ингээд санал асуулгасан байсан. За үүний дагуу ангийн удирдлагад танилцуулаад албаагчийн одоо энэ сургуулийн энэ шалгалтын ажилд нь одоо анги байгууллагаас одоо тусалж дэмжлэг үзүүлэх чиглэлээр одоо ингээд шалгалтын өгүүлэх чиглэлээр одоо энэ сургуулийн цэргийн байранда албаагчаа ингээд шалгалтанд өгүүлэх талаар нь одоо анги байгууллагаас ингээд дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. Тэгээд дараа нь бүх зүйл нь бэлдээд төгсгөлөөр нь тэгээд шалгалтаа гинтийн шалгалт өгөөд эхлэхээр нь би маш их баярлсан. Цэргийн албаа хаангаа 1-р курсэд төгсөөд бүх зүйл нь боломжтойгоор явж байгаа би дарга нартаа би маш их баярлж авдаг. Эр цэргийн алба хаана гэдэг бол эр хүнд амьдрах ухаан тэсвэр хатуужил олохоос гадна эр зоргийн том сургууль болдог байна. Өөрөөр хэлбэл амьдралд зөв шийдвэр гаргах, амьдрах ухаан заадаг нэг жилийн их сургууль болдгоороо илүү ач холбогдол өгдөг ажээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар амгалан амьдралын төлөө хамтдаа.